Сар шинийн баяр төгсөн өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улс руу чиглэх хөдөлгөөн их байхаас гадна замын үдийн чөлөөт бүсэд мөн хүний урсгал их болжээ. Дээрх лабораторид мөн чөлөөт бүсэд худалдаалж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг шинжилэн судалдаг байна. Замын үд чөлөөт бүс дэх дэлгүүрүүд нь аливаа барааг татваргүй худалдаалдаг тул иргэд зорин очих нь түгээмэл. Ер нь бол одоо сар шинийг бодлоод байна гэсэн үйлчлэгчтэй. Ер нь урд урдынхаас их орж ирсэн да. Хичнээн нэр төрлийн барааг одоо худалдаалдаг. Манай холбоо 800 нэр төрлийн бараа. Хүмүүс голцоо одоо яг энэ цагаан сарын өдрүүдэд ямар бараа бүтээгдэхүүн илүү авч байна? Бэлэг дурсгалын юм их авч та. Манайхан нэг Америк бараа болохоор арай жоохон үн хямд ч гэсэн баа. Хүнс нь болохоор Оросоос орж ирдэг байхгүй юу. Тэгээд хүмүүсийн хэрэгцээд бараа нөгөө арай төлхөө байдаг болохоор хүмүүс арай нөгөө юу байдаг. Арай хямд тэгээд чанартай дээрээс нь нөгөө өргөн яг хэрэглэгдэх бараанууд нь байдаг болохоор хүмүүс арай таадан үйлчлүүлдэг байхгүй юу. Нэлээд олон хөвгөө харагдаж байна шүү дээ. Амралтын өдрүүдэд ч юм уу эсвэл өөр саруудад ийм байдаг уу? Ер нь бол цагаан сар, шинэ жил, наадам энэ ер нь гуравт арай их хүнтэй байдаг. Та ямар зорилгоор орж ирв? Ер нь үнэн ялчгүй хямд ээж чадчих нь яаж юм? Чаддсан шүү дээ. Тэгээ харьцангуй шал өөр шүү дээ. Арай чанартай хэмтэн. Ер нь бол хямдхан шүү дээ. Ингээд дэлгүүрээс авснаас. Давхар одоо цагаан сарынхаа бэлтгэлийг базааж нэг үү? Одоохондоо үгүй. Зүгээр л хүнтэй цуг орж ирэл явчих. Сонголт хэр байх шүү вэ? Сонголт бол сайн байна уу? Сайн байна гэж харж байна. Өөрийн хэрэгцээнд хаяа нэг орж ич юм авах нь авдаг. Тэгээд гайгүй үн хэм арай хямд. Ямар ч 2-3 мянган төгрөгийн зөрөөтэй зарим нэг нь 5-6 мянган төгрөг. Чөлөөт бүсийн аливаа бараа бүтээгдэхүүний үн хямд тул нөгөө талдаа худалдаачид 8 их зорилгоор ирэх нь түгээмэл. Харин энэ чөлөөт бүсэд нэг иргэн арх сатуурлах ундаа авах нэг удаагийн дэд хязгаар 2 литр байдаг байна. Нэг иргэн сард 5-аас дээш удаа чөлөөт бүсээс арх сатуурлах ундаа худалдан авахгүйгээр зохицуулт хийжээ.